За сайн байцгаана уу? Намайг Анх Заяа гэдэг. Би Монгол Улсын боловсролын их сургуулийн Японы хэлний багшийн мэргэжлэр төгссөн. За Монгол Косын технологийн коллежид Японы хэлний хичээлийг заагаад 2 дахь жилдээ ажиллаж байна. Манай сургуульд суралцахаар орж ирж байгаа хүүхдүүдийн зорилго нь бол ерөнхийдөө нутагтаа сурсан мэргэжлээрээ Японд ажиллах, за эсвэл дахин суралцах, Японд ажиллаж амьдрах тийм зорилготой хүүхдүүд байдаг. Тиймээс Японы хэлний хичээл маань бол мэргэжлийн хичээлээс тутгааргүй үнцэнтэй хэрэгтэй хичээлийн нэг гэж бол боддог. За Японы хэлний сургалтын зорилго маань болохоор 5 дугаар курсын оюутан маань төгсөөд энэ 3 түвшинтэй төгсөх боломжтой байдаг. За хэрвээ өөрөө бол N2, N1-тэй төгсөх бүрэн боломжтой гэж бодож байгаа. За учир нь гэвэл оюутнууд маань 1-ээс 5 дугаар курстэй бүгдэнд нь Японы хэлний хичээлийг үзэж суралцдаг байна. За манай сургуульд суралцах 3 шалтгаан гэвэл за нэгт нь болохоор тэнхэн болон дадлагын сургалт тосолсон байдгаараа даваа талтай. За зөвхөн онлоо үзээд явах бус дадлагын хичээлийг авсаргаад хамт ингээд 50-50%-аар ч үзээд явах боломжтой байдаг. За дээрээс нь гэвэл 4-5 дугаар курсын оюутнууд маань Японд үйлдвэрлэлийн дадлага хийх боломжтой байдаг. Зуны 3 сардаа ч юм уу багтаагаад үйлдвэрлэлийн дадлага хийдэг. За тэр нь бас онцлог. За хоёр дахь нь гэвэл манайхан төгсөгчтэйгээ ер нь бол их холбоотой байдаг. За Японоос ч юм уу Монголоос ямар нэгэн ажлын санал ирвэл төгссөн хүүхдүүдтэй хамгийн түрүүнд холбоо барьж санал өгдөг байгаа. За гуравт нь гэвэл цаг хугацаа хэмнэн их сургуультай харьцуулж үзэх юм бол их сургуулийн 2 дугаар курс байх ёстой цагта манай сургуулийн инженер боловсролтой төгсөөд дэд бакалаврын дипломтой төгсөх бүрэн боломжтой байгаа. Хэрвээ та хүсэх юм бол их сургуулийн 3 дугаар курсээс эхлүүлэн цаашаагаа суралцаад бакалаврын диплом авах бүрэн боломжтой. За эсвэл төгсөөд шууд ажилд орох бас боломжтой байгаа. Хүнлэг, оюунлаг, ухаалаг, инженер бэлтгэхийн төлөө бид хичээнэ. Баярлалаа.